эти сутки в пути, ветер, камни, дожди, все вперед и вперед. За юу яцхан залуусаа юу яцхан аюутсыг сонгогч найзуудаа та бүхэндээ Мисгүчин подкастын 5 номын дугаарыг хүргэж байгаадаа таатай байна. Энэ удаагийн дугаартаа та бүхэндээ зориулж зөвлөлтийн хамгийн сахилахгүй нисгч воздушны хулиган агаарын танхаарч Василий Цимбалын тухай товч өгүүлье. Напишите письмецо. Байлдын онгоцны нэгч болох гэж хүүхд насаасаа мөрөөдөж зарим нь болж чаддгүй ч гэсэн шилдэг эрүүл чирэг залуус зөвлөлтийн нисгчэнд болж хошин шогийн мэдрэмжтэй сахилахгүй нисч бусдаас ялгардаг байсан. Энэхийдээ бол тэд агаарын танхаарч воздушны хулиган болох тийш болох талтай. Василий Цимбал бол бусдаас илүү алдартай байсан зөвлөлтийн нисгчэнд. Тэр наадаа нисгчдийг мэдрэлийн язанд оруулдаг гэх байхгүй. Энэ хэрэг явдал 1987 онд Вайнцын тэнгист Цимбал суу хоронтлоо сөрөж онгоцоор Норвегийн ариадуу тагнуулын ариун онгоцыг мөргсөн явдал юм л да. Найзуу та бүхэнд Василий Цимбал хэмбэ гэдгээс би баг зэрэг товч хэлье. Василий Цимбал багасаа сахилахгүй сэглэг хүүхэд байсан. Мэдээж томоотой хүүхэд гэж байхгүй шүү дээ. Магадгүй түүний бид Кубаны жинхэнэ Оросын казакуудын цуцсан баг л та. 1977 оны 100 тэрээр Армавир дэх агаарын тутлагаас хамгаалах нисгчний дээд сууд илж орсон. Тэгээд сонсож болоод хэдийгээр зодоонуудын хийдэг хаяа онгоцныхоо техникээс битэг хөнтрөөд урчдаг байсан гэсэн тэр чадвартай онцлогтой курсант байсан байдаг. Цимбал 1980 он 2 онд сургуулаа төгссөн. Тэр үеэс шин суу хориглоо сөнгөж онгоцоор нисхийн ангиуд орж эхэлсэн үе юм л да манайхаа. Дөрөв дэх үеийн олон үйлдэлд цаг агаарын бүх нис төнөгсөлд нисдэг. Дунаас хурдан хүн цөнөөж онгоцсон. Энийг та бүхэн сайн мэдж байгаараа. Оросын номлолоор хүнд болон хүмүүс нөөж онгоц гэж явдаг. Дунд цөнөөж онгоц баг дэлхийн мэрэгжлийн хэлийг байдгүй шүү. Тийм хэллэг оол байдгүй сүүлийн үед. Зөвхөн хүнд болон хөнгөн гэж явдаг. Василий Цимбал бол энэ төрлийн онгоцонд дахин бэлтгэгдсэн. Өөрөөр хэлбэл Перепо очийн хийсэн анхны нисгчдийн нэг байсан. Принесут его мне. Тэрээ суулаа төгсөөд алс дамждах агаарын тутлагаас хамгаалах цэргийн нэгэн бааз томилогдсон. Цимбал шин суу 27 сөнөж онгоцны маневрлах чадрыг маш хурдан судалж түүний онгоц нь түүний зан чанар ур чадрын хамт хүчрэх хамтын баг үнэн ч хөлгөн болно гэдэг айл хэдий итгэсэн нөхөр. Казак нөхөр. Гэтэ Казахстан казак биш шүү манайхаа хүмүүс буруу ойлгоод байдаг. Кубаны казак гэхгүй. Казак гэдэг чинь Оросын үндэстэг. Казах юм бол Казахстан казак гэдэг та бүхэн сайн тогтоож аваараа. Миний өөрийнхөө ол сонсоо та бүхэндээ хэллээ. Шин сөнөөж онгоц нь өмнөх үеийн сөнөөж онгоцоос төрсний хангамжаар илүү байд ялгаатай. Суу хоронтлоо сөнөөж онгоцны банкнд 9,000 кг буюу 9 тонн шатхуу ордог байхгүй юу? Ийм төрш дунджаар 4 цаг эргүүл хийх болшгүй дайсандаа тулдах боломжтой гэдэг тооцоосон байдаг. Цимбал бай. Харин байлдааны сонгоцны жинг багасхын тулд яартай горимт төршийг зайлуулж болдог аргыг тэр бол мэдхийн дээдээ мэддэг мэрэгжлийн үндэсч шүү дээ. Юуныг хэрхэн яаж ашигладгийг Цимбал бол маш хурдан ойлгосон ирэлтэй. Ганцхан Норвегийн орон онгоцыг гэмтэж агаарын танхаар хийсэн биш. Өмнө 2 үйлдэл хийжсэн сайр. Алс дорнцод агаарын тулаас хамгаалах сөнөөж онгоцны өөрийнхөө хороонд Василий зэрлэг зөрөгтэй танхаа гэдгээр ялгардаг байсан манайхаа. Нэг удаа Америкийн нэмэц 9 дээгч хөлгийн дээгүүр хит намны өндөрт нисч өнгөрөхтэй Америкчууд өвтөн онгоцны кросон шүшөөд өнгөрсөн дүүхтээрээ.
Я летчик. Красивая форма, лампас голубой, и даже завидует кто-то порой. Энэ хэрийн бодлыг Японд дах Америк нутгийн улсын флотын командаас буруу шааж түүний тухайд дарнат нь алтан өшөө хүргэсэн боловч Оросууд ах тоогоогүй. Өөрний даалгаврын үед танхаа минь хэлхий онгоцоор байлдааны гомд оруулаад өөрөөр хэлбэл зэвсгийг тэнэглэж онлоод Японы эрүүлийн хөлн усны тавцсан дээгүүр хит нам өндөрт 5-аас 6 метр өндөрсөл тооцоогдож явд юм да. Нисч тэднийг бяцхан будааны новчнуудаа гэж холбоор хилээ өнгөрч энэ хэлгээр нь Япончууд түүнийг танхаа нисгч Цимбалдыг мэдэж авсан байдیں۔ Мне без него не прожить, даже хмурый денечек. Я там в облаках нарисую петлю, вираж заверну, горку сделаю бочку. Я летчик. Энэ бол хоёр нислэгтэй Японы эрүүлийн хөлөг зөвлөлт социалист бүгд найрамд холбоод болсон хэрэг жүрдсэн алс донд болсон тухай би таавхандаа хэлж байгаа юм л да. Тэр үед зөвлөлтийн агаарын хилд нисгч Цимбал эргүүлээд явсан байгаа. Нисгч хийж үжих Японы хөлөг дээр маш нам өндөрт хэд хэдэн эргэлт хийсэн. Хөлгийн тавцангаас бараг 5-аас 6 метрийн өндөрт хусган нислэг үйлдэж байх үед нэг тэр Японы хөлөг онгоцоо тавцсан дээрс нэг нислэг тэр түүний онгоцны хүчтэй агаарын урсгалын улмаас далаад унсан байдیں۔ Японд далаад сандраа сайн нэг сэхээ авахд тэрээ бас шүвшээ татчих гэсэн байд. Дүршээ. Үүнийг мэрэгжлийн хэлээр агаарын танхаарал буюу баздуучны хулгайстай гэдэг баггүй. Ийм хулгайстай хийсэн учраас Цимбалыг анс дордоос хойд флотын агаарын нөхцөлөөс хамаарч сэргэрүү даруй шилжүүлсэн байдаг түүхтэй байдаг юм аа залуучуудаа. Сайроо. За ингээд Василий Цимбал 3 дахь үйлдэлээр суу орондоо сөнгөж онгоцоор Норвегийн ариадуу тахнуулын орой онгоцыг яаж ургасан гэдэг талаас нь би товч түүх хэлээ л да таавханда. Пускай перегрузка предательств терплю, но небо родное предать я вовек не посмею. И землю я тоже, конечно, люблю. Василий Цимбал ад паажсэн Василий Цимбалын ад паажсэн анги нь НАТОгийн сонгоцууд тагнуулын зорилгоор байнга нисдэг байсан зөвлөлт холбоот улсын хойд дэлийг хамгаалж байсан. Зөвлөлтийн шөнгөж онгоцууд байрны тэнгисийн эрэгт байрлах маш сонирхолтой байсан. Харин Оросууд өдөрт хэд хэдэн удаа нисч тэр дайсны тагнуулын онгоцуудыг саатуулж нисдэг байсан баг юм л да. Энэ сонирхолтой төхөө өөрөө сайн. Тэр өдөр буюу 1987 оны 9 сарын 13-нд тэр түүний бааз төгшөр зарласан байна. Цимбал өндөржүүлсэн бэлэн байдлын журмаар нислэгээ эхэлсэн. Түүний бай зөвлөлтийн араадарт илэрэгдсэн Норвегийн агарын хүчний хүчний F3 Arion аялал тагнуулын онгоц байлаа. Хөгжилтөөч гэмээр юм уу, инээдтэйч гэмээр юм уу, зөвлөлт боловсон агарын зэргийг амар амгалан баян гэвдэж 50 байлууд танхаа Орос нисгч тэр үед төгшөр ард ниссэн. Время застывшее кажется вечностью. Мы наступаем по всем направлениям. Танки, пехота, огонь артиллерии. Нас убивают, но мы выживаем. И снова в атаку себя мы бросаем. Цимбал Норвегийн орой онгоц эргүүл хийхгүй тэр дорн ойлгосон байна. Хажиж хараад араад дээр хараад. Зөвлөлтийн шумгч онгоцууд байлдааны үр гүйцэх чиглэлээр даруй хөглөөнөө зогсоогоод нам зогссон байгаа юм да тэр зэгтээ. Учир нь дайсны тагнуулын онгоцыг Оросууд араад дээр илрүүлээд бүх чиглэлд төвшөр заасан байлаа. Цимбал шумгч онгоц үргээ үүсгэж байсан координатыг тодорхойлж ариадаа холбоогоо ариадаа дохоогоо төвдөө өгч амжсан байна л да энэ үед. Хамгийн гол нь Оросуудаас давуу Норвегийн тагнуулын онгоц 12 цаг хүртэл буцаагаар
газардахгүйгээр цэнгэлэхгүйгээр агаард байж зөвлөлтийн хөлөг онгоц шумгаж онгоцны хөлгөөнийг хянж чаддаг байсан. Ийм учраас Симба дайсны онгоцыг ямар ч үгүй хамаагүй зайлуулах худалтай байж. Би та бүхэнд хэлсэн шүү дээ. Яагаад гал нэг вэ гэж. Учир нь Норигийн тагнуулын онгоц нейтралны зона буюу дундын бүс байсан байхгүй. Тэгээ муухай нохоо санааж тэр бүсээс ерөөсө гарч өгөхгүй байсан юм байна л да. Энэ үед Симба Норигийн их бааж жинхэнэ ангуучилсан. Өөрөө төсний асрыг нөөстөө суу хориндоо сөнгөж онгоцроо Оросээр Норигийн тагнуулын онгоцны дээгүүр өнгөртөө төршөө хасгаж эргэн тойронд айлах маневр хийж хит уулаад дайралт хийж наацыг онгоцыг агаарын урсгалаар турбулент гэдэг замаас нь гарсан байна. Эцэст нь Симбад орон онгоцны нэг далавчтай хөдөлгөөрийн сэнсийг сүүлнийхээ босоо тогтоожуулж шүргэж Норигийн онгоцны их бие гимтээсэн байна. Босоо тогтоожуулдаг нэг онгоцны толгой гэсэн хөшөө манайха кил гэж ярьдээ. Энэ үед командд Цимбалыг хянж байсан учраас даруй баалта буцаад тушааштай. Васили дахин байлдыг нэгэлтэйгээд харин даргийнхаа өвөнд орохгүй эпирээ дарга нь орилж чаргалж байсан түүнийг тоохгүйгээр дайсны тагнуулын онгоцыг үүсгэж очиод бүхээг болон их бүлэг шууд төршөө асаж гэлсэн байгаа юм л да. Оросын сөрөж онгоц Норигийн онгоцыг мөрөх үед Норвегчууд их говьж зөвлөлтийн онгоц бидний маневрт гимцэн гэж төвдөө мэдээсэн байна. Энэ аюулыг мэдсэн Норвегийн агаарын хүчний 2 F-16 онгоц аваазаасаа хөөрч Симбад мөргүүлж ихэд гимтсэн орон онгоц хамгаалан нисэж орон онгоц баалта чүү арай хийж буусан гэдээ ярилцтэй. Орон онгоц нэг хөдөлгөөрийн сэнс доголдоод хөдөлгөөрийн орох байгууламж нь эвдрээд атгаа зөгч өндөр хаалтыг ихсэн байна. Хан зөвлөлтний зэчүүж болгоомж эпирээ дүүр орилж чарж исэн даргийнхаа холбоог саялныг аваад баалта буцаж байгаа тухай илтгэсэн байна. Зөвлөлтийн зэч холбоогоор нисхийн талаар дэлгүүр мэдээд өгөөгүй байна л да. Аргагүй шүү дээ. Би тасалсан хариуг удсан юм чи. Эхэндээ удирдлагуудаа худлаа хийж л дээ. Тэ? Удлаа хийж эхэндээ удлаа хийж. Эхлээд Симба зүгээр шуудаа мөргөлдсөн гэж зүтгэсэн чи түүний суу хорлоо сөрөөж онгоцны бүх маневрыг Норвегчууд дүрс бичлэгт буулгацсан байна. Мэдээж Норвегийн тагнуулын онгоцны экипаж дүрс бичлэг авсан. Барууны хэвлэлд уг үйл явдлыг баталгаажуулсан мэдээж барууныхын дүрс бичлэгийг хэвлэлээр татсан бөгөөд Оросын нисгчийн царай онгоцны португаар 36 номертой португаартай суу хорлоо онгоцны нисгч байсан шүү ахлагдсан бол түүнийг хилээд өгсөн байна л да. Энэ хэрэг явдлын дараа зөвлөлтийн танхааны нисгчийн Краснодарын хязгаарын Кримск хотод аль паалхаа шилжүүлсэн байна. Хан түүний онгоцонд өөрийнх нь найзууд кашникууд нь Норвегийн онгоцны ангууч гээд зураг зурж өөртөө дуусгасан байгаад түүхтэй юм аа манайха. Харин энэ агаарын тангаарлын дараа түүний онгоцны хар айцыг үзээд за энэ танхтаа төгөндө тайлбарж өгөхгүй бол болохгүй байна. Хар айц гэдэг бол мэрэгжлийн хэллэг биш. Энэ зүгээр урлаг хэвлэл мэдэл хүмүүсийн дунд зориулагдсан хар ирээний хэлдэг шүү. Жинхэнэ хар айцыг Бартовын сама бизнес бүхээгний өөрөө бичиж ярьдیں۔ Шүү манайхаа нисхийн хэллэгээр. Тэгээ энэ агаарын тангаарлын дараа онгоцны хар айцыг үзээд захирагч түүний өрөөндөө дуудсан юм байна л да. Баасэм бидний бүр баллах төглөө онгоцыг тогтоожуулагч яасан юм бэ? Одоо яаж онгоцоо засах юм бэ? Яагаад идчихтэй гэд үйлсэн чинь Симбал оо яах зөвлөлт засахын 30 сая долларыг салхинд хийх дөхөвшив. Ихтэй дарга нутагтаа дайсны онгоцыг оруулаагүй шүү гэж хэлээд өрөөнөөс нь гарсан хүн. Түүний цолыг олон улсын хил амаас болгоомжлоод нэмээгүй одон мэдлээ шагнаалаагүй харин удирдлагууд нь хилцэн тогтож 4300 рублийн шагнасан төвтэй байд юм аа залуучдаа. Тухайд зөвлөлтийн цэргийн нисгчийг өндөр маневр цэргийн нисгчийг өндөр мөнгөний шагналаар шагнах журам байдаггүй ч гэсэн тэд ингэж шийдсэн. Харин манай шагналын мөнгөөрөө хуучин лаада машин худалдаж явж архиуж яваад мод мөргөөж хаяад
Тэр чигээр нь хээр ачаад ирсэн хийгүй дээ. Шагналгаа их мөнгө хүүхд тасрах газар хандуулаад дараа нь хэрэгтэй Финландд хөрж авч өгөөд үлдсэн мөнгөө найзуудтайгаа шоудад дуусгасан сайхан яа бас. За ингээд Норвегийн тангууд онгоцны мөрөгсөн түүний суу хоорондоо онгоцны баг зэргийн гимтэл тэгж анзаарсан юм байна л да. Бууд ирсэн үед нь Летят самолеты и танки горят. Так бьет ее комбат, комбат. Батяня, тэгж ажигласнараа баруун босоо кийл толгоош онгоцнолгоо баруун босоо тогтожуулах үзүүр нь баг зэрэг гимтсэн байсан. Маневр хийх үед босоо тогтожуул чичирж байсан гэж Симбал ихэндээ техниктэй худал хийсэн юм байна л да. Гимтлийн зассан. Тэгээ бүх зүйл сайн болох байсан ч гэсэн оройн хэд түүний онгоцны хар айцыг гаргаад ирсэн байхгүй да. Норвегийн тангууд онгоцны экважийн баазда буцаж ирээд энэ тухай командаа илтгэсний дараа Норвегид сууж байгаа зөвлөлтийн хэлсэн сайдад эсвүүцлийн нот бичиг гардуулсан түүхтэй байдаг юм аа. Тимэн хээгүү сахилахгүй Орос ирж гисэн тэр их орны үнц нь ямар байдгийг харуулж чадсан цэрэг ир байхгүй юу? Тэрээр 2000 он 40 наснда зууртаар амиа алдсан түүхтэй байдаг юм аа манайхаа. Надад дэлхийн нисхийн түүхэнд хоёр сайн нисгчийг таалагддаг. Нэг нь Германы сонирхч нисгч 18 настай нисгч Майтис Руст. Cessna 3 Ska 172 хөнгөн онгоцоор улаан талбайд гадагцсан эр зөрөгтэй. А нөгөөх нь агарын тагаал хийдэг сахилахгүй мөртлөө эх орно хамгаалсан зөвлөлттэй армийн офицер нисгч Симбал. Энэ хоёр хүн би над их сайхан таалагдтыг. Нэг тийм үйл сурталт автсан коммунист ч юм уу капиталист ч юм уу томоотой хүн бол ийм үйл гаргахгүй шүү дээ. Энэ Кубаны Казахын цус өөрийнх нь бид буталчихсан. Одоо манайх бол Боредууд чиг сүс ихтэй дайчин сахилахгүй ирсэн гэдэг та бүхэндээ хэлье. За крутые берега, где поля мои поля. За баярлалаа та бүхэнд мэдсгүүчэн подкастын 5 номерын дугаарт агарын танхаарч боловсролчны хулиган зөвлөлтийн нисгэж ахлах дийслэгч Василий Викторович Симбалын тухай та бүхэнд сонирхууллаа. Дараагийн дугаартаа би та бүхэнд Монгол тэнгэрийн ачлалт онгоц Аан 2 онгоцны тухай товч түүхийг яаж өгнө. Сайхан амарцгаараа баярлалаа.